болж өрн цаг ирж байгаа ч энэ үед хүний дархлааны систем ямар нэг хэмжээгээр буурч хэлбэлцдэг байна. Үүнтэй холбогдуулан дархлааны системийн тухай эмчийн өгсөн зөвлөмж зөвлөгөө хүргэж байна. За сайн байцгаана өрхөн хүндэт үзэгчтэй. Өнөөдөр та бүхэндээ 100 наслаараа нэвтрүүлгээрээ би дархлаа судлалын шинжилгээ ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудаас өчүүхэн хэсгийг нийлхээс гадна хамгийн гол нь хаврын цагт таны дархлаа муудж байгаа энэ үед та дархлаагаа хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас байгаль их биднэрт бэлэг өгсөн байдаг. Хүн бол ямар нэгэн байдлаар өвдөх юм байна. Энэ өвчнөөс бидрийг нь хамгаалж яадаг энэ дархлаа тогтолцоогод хамгаалах тогтолцоо өгөө гэх тийм тусгай систем өгсөн байдаг. Энэ нь бол хит хитэн идүүдээс эсүүдээс бүрдэж яадаг. Жишээл дархлааны төвийн захын эргэтэн гэж байна л да. Төвийн эргэтэнд нь ясны ч юм уу сэрээ булчирхай, захын эргэтэнд нь дэлгүү, тунгалгийн булчирхайнууд, за тунгалгийн занглаанууд, тэгээд дээрэс нь одоо цус хүртэл өөрөө явж яадаг. За тэгээд бидний ясны чүмгэнд үүсч бий болсон дархлааны эсүүд маань сэрээ булчирхайд очиж өсөж хөгжиж томроод тэгээд цус руу орж дайсантай тулдахад бэлэн болдог. Дайсан гэхээр хинбэ гэхээр биднэрт бол 1 сая төрлийн дайсан занал хийлж яана гэж үздэг. Шимэгч ихтэл 100 мянган төрөл, бактериуд гэхэд 100 мянган төрөл, С вирус гэхэд 100 төрөл, хеликобактери гэхэд дотроо 1200 төрлийн генотиптэй ийм олон бактери нянгууд байдаг. Мөн харшил үүсгэгчнэр бидний дотор үүсэж байгаа хавдрын эсүүд биднэрт дайсан болдог. Эдгээр дайснуудаас бид нар бие энийг хамгаалахын тулд яах вэ гэхээр бидний дархлаа тогтолцоогоо цэргүүд ажиллаж яадаг. Бидний гол цэргүүд бол бидний цуснд явж байгаа цагаан эсүүд. Энэ цагаан эсүүд маань бидний биед орж ирсэн дайснуудыг устгаал залгаал байдаг учраас бид нар эрүүл байж яадаг. Хамгаалалтанд төрөлхийн болон үүсмэл гэсэн хоёр системийн тусламжтайгаар бий болдог. Дархлааны төрөлхийн систем нь бактери, вирус, мөөгөнцөр болон бусад зүйлээс бие организмыг хамгаалах хүчтэй халахвчийг бий болгодог. Гэвч хүрээлэн буй ертөнц байнга өөрчлөгдөж байдаг болохоор бие организмын болцшгүй дайснуудаж гэсэн даган өөрчлөгдөж байдаг. Тиймээс түүнтэй тэмцэхийн тулд үүсмэл дархлаа бий болдог. Дархлын хомсдол нь бий болсноор дархлал системийн үйл ажиллагаанд зөрчил үүсэх, дархлааны эсийн хомсдол үүсэх, хашил үүсгдэг зэрэг үр дагаварт хүргэж болно. Гэтэл жишээл бид нар хамгийн энгийн жишээн дээр ярил л да. Хүн хеликобактерийн шинжилгээ өгөхөөр хеликобактертэй гарчдаг. За тэгээд хэсэг хугацаанд юм уугаад гайгүй боллоо гэж явж байгаа. Дахиад өгөхөөр дахиад хеликобактери илэрдэг. Энэ яаж ийнэ гэхээр ингээ бактери ням байна. Тэрийг бид нэр хэсэг хугацаанд одоо имээр бөмбөгдөө тусдагчлаа. Гэтэл цаана үнцэндээ дархлаа гэж чухал хамгаалагч тогтолцоогоо дэмжихгүй болохоор нөгөө бактери маань дархлаагаа сайжруулахгүй болохоор дахиад үржээд гараад ирдэг. Ийм байд. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ хэлэхэд бидний өвдөж байгаа өвчин болгон дархлаатай холбоотой шүү. Ханаа төрсөнч дархлааны хариу урвал өрнжээдэг. Одоо харшил улсанч дархлааны хариу урвал явагдчихэдэг. Ямар нэгэн одоо БЦ вирус туслаа гэхэд тэнд бас дархлааны хариу урвал өрнжээдэг. Тэгэхээр бид нэр энэ дархлаа тогтолцоогүйгээр хүний ямар нэг эд эрхтэн эрүүл мэндийг салгаж ойлгох аргагүй юм байна. Дархлал хомсдол нь олон архаг өвчин, автоиммунны өвчнүүд болон хавдрын их үүсвэр болох аюултай байдаг. Тиймээс хүүхэд жилд 6 түүнээс олон удаа, том хүн 3-аас 4 түүнээс олон удаа өвдөж эмчилсэн ч бүрэн эдгэрэхгүй, улмаар бие сүлдэх, амьсгаадах, байнгын бага зэргийн халуунтай байвал бие организм нь өөрийн дархлааны хүчин чадлынхаа эцсийг шавхсан бөгөөд дархлааны эмчт хандах хэрэгтэй болжээ гэсэн үг ээ. Хүн дархлаагаа муудсныг мэддэг хамгийн энгийн зүгээр шинж тэмдгүүд байна. Дархал сулдлын хам шинж гэдэг нь ямар шинж байх вэ гэхээр ядрах, толгой эргэх, тийм ээ, ажил хөдөлмөрийн чадвар муудах, өглөө босоод ирэхэд унтаагүй юм шиг, унтсан ч амраагүй юм шиг байх байдал, амархан ханаад хөрөмтгий байдал, амархан өвчлөмтгий байдал зэрэг нь таны дархлаа сулдсны шинж тэмдэг болдог. Ер нь хүний дархлаа сайн байвал хүн өвдөхгүй байх боломжтой. Тэгэхээр өвдөж ийна л гэдэг тодорхой хэмжээгээр дархлаа чинь муудсан байна гэдгийг илэрхийлж яддаг л дээ. Дархлын системэд дэмжих нь урьдчилсан сэргийлэх хамгийн сайн арга юм а. Тусгай хооллолт, амин дэмүүд, шаардлагатай амралтууд цагаа олж эмчиж хандах зэрэг нь дархлааг сайжруулж байдаг байна. Тэгвэл шинжилгээ ухаан өөрөө тогтоосон. Яагаад ч юм энэ биологийн хэмнэлээрээ хавар намар хүний дархлаа ундгийн байна. Тэр үед хүний одоо дархлааны эсийн гадаргуу дээр ялгарч яадаг молекулууд нь багасдаг. Рецепторууд буюу хүлээн аваарууд нь одоо чадамжийн хувьд үйл ажиллагааны чадамжийн хувьд буурч ирдэг юм байна гэдгийг тогтоосон байд. Тэгэхээр бид нэр өөрсдөө мэднэ одоо яг ингээд ядраал, сулдаал,
залхуу хүрээл, унтмаар санагдаал ингээл байд. Тэгэхээр энэ үед яах вэ гэхээр хамгийн гол нь та зөв амарч зөв ажиллах хэрэгтэй. Хэтэрхий битгий их ажил. Ягаад бидний ажил хөдөлмөрийн цагийг 8 цагаар тогтоогоод тэр дундаа 1 цаг хүн амрах ёстой гэж зааж өгсөн. Яг унтах цагтаа унтаад, идэх цагтаа идээд, амрах цагтаа амарч, ажиллах цагтаа ажиллах нь нэгдүгээр та өөрийгөө ядраахгүй юм зүйл болно. Хоёрдугаар гэх юм бол одоо энэ ханиад том бас ихсдэг тоосонцроос болоод харшлын өвчин нэлээд сэтэрдэг учраас та бүхэн гадуур явахдаа тэр дундаа энэ салхитай хүүтэн жавартай үедээ амны хаалтыг зайлшгүй хэрэглэж занших хэрэгтэй. Ингэснээрээ бид нар вирус болон ханиад том өвчин үүсгэж бактериудаас яг бүрэн сэрүүлж чадахгүй маа гэхэд тодорхой хэмжээгээр өөрийгөө хамгаалж чадна гэсэн. Дээрээс нь одоо үргэлж гараа угаа заншмаар байна. Бид одоо харахгүй ч гэсэн одоо энэ гар дотор ингээл яг одоо яг жинхэнэ халдвартын ням шинжилгээгээр ингээл электрон микроскопоор хараад үзэх юм бол маш олон нянгууд явж байгаа шүү дээ. Тэгээ энэ нянгууд маань ходоодонд орохоор өвчин үүсгэн цаашаа гидсэнд орохоор өвчин үүсгээд идэг. Тийм учраас бид нар яах вэ гэхээр дархлаагаа сайн байлгах хэрэгтэй болчиход байгаа. Ямар ч нэг орж ирсэн дархлаа сайн байвал үтэхгүй байна гэдэг байгаа шүү дээ. Дархлаа хомсдлыг онцлоход бэрхшээлтэй асуудал нь шалтгаан ба үр дагаврыг ялгах явдал юм а. Өөрөөр хэлбэл дархлын системийн хомсдол нь тухайн өвчнөд үүсгэхэд хүргэсэн үү? Эсвэл өвчин өөрөө дархлын системд доголдол үүсгэхэд хүргэсэн үү гэдэг нь тодорхойгүй байдаг. Тиймээс дархлаад буурсан шалтгааныг олохын тулд заавал лабораторийн онцлогоонд орох хэрэгтэй. Дархлааны шинжилгээ бүрэн хийгдэж дууссаны дараа л нэмэлт зөвлөгөө авахар өөр мэргэжлийн эмчит хандж болно. Тэгвэл дархлаа муу сайн байна гэдгийг бид нэгэн тал одоо энэ нотлохонд суурилсан ангаах ухааны ийм салбарыг шүтэж яваа энэ нийгэм заавалчгүй бид нар шинжилгээ өгж дархлаагаа сайн уу муу юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас та эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2 давхар төзөвчээр яваад дархлаа судлалын лаборатори гэж байгаа. За энэ лаборатори дээр очиод дархлааны шинжилгээ өгөө гэд ингээд үзэх хэрэгтэй. Дархлааны шинжилгээ миний санахад хамгийн сүүлийн үед өгсөн шинжилгээг харахад дунджаар 28 мянган төгрөг болдго юм байлээ. Ингээд та дархлааны эсүүд нь ямар байна? Дархлааны эсүүдээс ялгарч байгаа энэ уургийн молекулууд нь ямар байна? Архаг голомтод халдвар байна уугүй юу, тийм ээ? Энэ бүхнийг шинжилүүлээд үзчих боломжтой. Тэгээд та дархлааны шинжилгээ өгснөөхөө дараагаар хэрвээ одоо үйл ажиллагаа нь муу байвал дархлаа сэргээх ч юм уу, дархлаа зохицуулах, дархлаанд нөлөөлөх юмуудыг хэрэгжилж болно. Гэхдээ хүний дархлаа бол их нарийн. Яагаад тэгэхээр бидний дархлааны хариу уруул 100 мянгаас 1 сая төрлөөр өрнөх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл таны дархлаа нэг өөр, миний дархлаа нэг өөр, болдогийн дархлаа нэг өөр, альмагийн дархлаа нэг өөр байна гэсэн. Тийм учраас ерөнхийдөө бол дархлааны үйл ажиллагааг шинжилүүлж үзчихээж дархлааны нөлөөт юмуудыг хэрэглэхгүй бол бас их аюултай байдаг л да. Бидний дархлаа сулрахаараа нэг өвчин үүснэ. Бас хит ихсгээрээ нэг өвчин үүснэ. Эсвэл зохицуулга нь алдагдахаараа нэг өвчин үүсдэг учраас яг одоо таны дархлаа сулраад байгаа юм эсвэл дархлааны хариу урвал хит өрнөд байгаа юм эсвэл зохицуулга нь алдаад байгаа юм уу гэдгээ заавалчгүй мэдэх шаардлагатай. Манай улсын эмнэлгүүдэд дархлаа судлаач гэсэн оронтой байдаггүйгээс иргэд дархлын системээ тэр бүр онцлуулж чаддаггүй. Энэ төрлийн мэргэжилтнүүд дархлал судлаач эмчийн оронтойг улсын эмнэлгүүдэд зайлшгүй байлгаж иргэдийн дархлын системтэй уялдуулан өвчнийг эмчлэх хэрэгтэйг зөвлөж байна. За, цитокин гэж сүүлийн үед ярих болсон. Энэ нь бол цито гэдэг нь эс гэсэн, кин гэдэг нь төрөгч, эсээс төрөгч гэсэн. Бидний дархлааны одоо нэлийн олон төрлийн эсүүдээс маань 200 төрлийн цитокин буюу жижиг уургийн молекулууд ялгарч яадаг. Энэ жижигхэн цитокин уургийн молекулын ялгарлтын дүнд бидний дархлааны хариу урвал зохицолдож яадаг. Тэгэхээр одоо гадаадад бол цитокинист буюу энэ цитокиноор эмчилдэг ийм эмчилгээ тэрний эмч хүртэл одоо сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа юм салбар болж байгаа. Тэгэхээр бид нэр энэ цитокинууд нь хэр байгаа, тэрэнд зохицож явж байгаа хариу урвал маань ямар байгаа гэдгийг мэдхийн тулд зайлшгүй та клиник иммунологч, өөрөөр хэлбэл дархлаа судлаач эмчтэй хандах хэрэгтэй. Тэгэхээр зарим том эмнэлгүүдэд маань яг энэ эмнэлэг зүйн дархлаа судлаач эмчнэр байдаг. Гэтэл сумуудад, хөдөө аймагуудад дархлаа судлаач эмчнэр байдгүй. Тэгэхээр ангаахын салбарын маань бас энэ талаар анзаараад дархлаа судлаач эмчнэртэй болоорой, тэнд нь ард иргэд та бүхэн хандад заншаарай гэж хэлмээр байна л да. Аливаа бие махбодын амьдралын хэвийн үйл ажиллагаанд үнэмлэх чухал үүрэгтэй. Нарийн нийлмэл нэгдлүүдийн бүтэц
процессонд оролцдог буюу шууд зохицуулалт, хурдсгуурын үүрэг гүйцэтгэдэг бага молекулт органик нийтлэг витамин гэж ангаа ухаанд тодорхойлсон байна. Харин ихэнх хүмүүс витамин uuснаас дархлаа нөхөж байна гэж буруу ойлгодог. Витамин нь бодисын солилцоог хурдсгадаг бол дархлаа нь хүний бие махбодыг аливаа гадны бичил биет нэм бактериас хамгаалдаг систем гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. За дархлаа сэргээх юмуудыг бол хэд хэдэн төрөлд хувааж үздэг л дээ. Дархлал дэмжих, сайжруулах, зохицуулах, дархлал дарангуулах гэсэн ийм бүлгүүдэд хувааж үздэг. Тэгэхээр та бүхэн дархлаагаа одоо бага зэрэг дэмжээ гэх юм бол зөөлөн үйлчлэгээтэй дархлаа дэмжих бүлгийн ийм зүйлүүдийг хэрэгжилж болно. За энд нь одоо салимон, иммунал, тимолинч гэдэг юм уу тийм ээ. Биологийн идэвхтэй бүтээгдэхүүн хүмүүс бас их хэрэгжилж байна. Трансфер фактор гэдэг энэ дархлааны уургийн молекулыг бас их хэрэгжилж байгаа. Энийг хэрэгжилж болно. Хүмүүсийн дунд нэг ийм ойлголт байдаг л да. Витамин хэрэглэхээр дархлаа сайжирдаг гэж. Тийм биш. Витамин бол шууд тэр хүний дархлааг сайжруулах нөлөө үзүүлэхгүй. Яагаад тэгэхээр витамин өөрөө бодисын солилцоонд нөлөөлдөг. Тэгэхээр бодисын солилцоо сайжраад ирэхээр яг үедисээс ялгардаг одоо тэр ферментүүд, шингэнүүд, уургийн молекулууд жоохон нэмэгдэж эхлэхээр дархлал сэргээх үйлчлэл үзүүлдэг. Тийм учраас та зүгээр биеийн одоо ерөнхий байдлыг сайжруулахын тулд витаминуудыг зохист хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Яг үндсэн дархлаагаа сайжруулах гэвэл эхлээд дархлааныхаа шинжилгээг өгнө. Өөрчлөлт байвал эмчтэй хандаад зөвлөж жагаад одоо тухайн эмч чинь юу зөвлөн тэрийг авч хэрэглэнэ гэсэн үг юм аа. Тэгээ хамгийн гол нь та бити стресс гэдэг маань өөрөө бас дархлаа муудуулах гол шалтгааны нэг болно. Арх тамхи хэрэглэхээр бас дархлаа муудаж эхэлнэ. Бид нар одоо тамхин дотор 400 төрлийн хор байдаг гэж үздэг. За энэ хор нь бол бүгдээрээ хүний эрүүл мэндэд нэгэн сайн нөлөө үзүүлэх юм байхгүй. Тэгэхээр бид нэр хор татал яваад байна гэдэг эд эрхтнийхээ үйл ажиллагааг бууруулад байна л гэсэн. Бид амьдарч байгаа орчноос утаа, тоосжилт, хөрсний бохирдол гээд гадны нөлөөнөөс хорыг зөвшөөрлөхгүйгээр биедээ хангалттай шингээж байгаа. Гэтэл бид өөрсдийн сайн дураараа арх тамхи хэрэглэж бие махбодод давхар хордуулсаар байна. Энэ хоруудаас бие сэтгэлээ татж чадвал та эрүүл аж төрөх боломжтой гэдгийг санах хэрэгтэй. За хамгийн гол нь энэ төрж байгаа хүүхдүүдийг 24 цагт ээжийнх нь одоо хөхнөөс ялгарж байгаа тэр ангир уургаар уургийн хамгийн чухал молекулуудаар бид нар заавал амлуулах шаардлагатай байдаг. Тэр одоо сүү биш, сүүний төрөнд гардаг тэр шингэн зүйл дотор бол бидний дархлааны 5 төрлийн иммуноглобулинууд хамгийн өндөр хэмжээтэй агуулгдчихэдэг. Тэгээд бас ингээд бид нар бодоод байх юм бол 6 сарын дотор хүн бол ээжээсээ ангир уургаараа дархлааны бүх мэдээлэл авдаг гэж үздэг. Тэгэхээр одоо бас ээжээсээ тэр төрөлхийн дархлаагаа сайжруулах мэдээлэл авах процессыг бид нар дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр залуу ээжүүд бол одоо гоо сайхандаа анхаарад ч юм уу эсвэл хүүхдээ хөхүүлэхгүй байх хандлагатай байх юм бол тэр бол ирээдүйд маш тийм дархлаа муутай хүүхэд бий болгохын гол их усүр байдаг учраас хүүхдээ аль болох эхний 6 сар хөхөр хоолж явах шаардлагатай байдаг. За тийм мэдээж эрүүл хоолт, эрүүл зөв хоолт гэдэг нь одоо бүх юм зохист хэмжээтэй уураг, эрдэс бодис, нүүрс, ус, витаминууд нь зохист хэмжээтэй хоолыг хэлэх болохоос эсвэл махгүй хоолыг ч юм уу эсвэл өчүүхэн жижиг хоолыг тийм хэлж байгаа үг биш юм. Тэгээ хамгийн гол дархлаа сайжруулах гол зүйл бол хөдөлгөөн. Яагаад тэгэхээр бид нар хөдлөөд эхлэхээр эдсүүд маань ажиллаад эхэлнэ. Нөгөө дархлааны хариу уруулыг зохицуулж яадаг бүх зүйлүүд маань бидний эсээс ялгарж байгаа учраас бид нар эсээ сэргийг соргог байх юм бол энэ бол хамгийн чухал. Тэгэхээр гадны орнуудад бид нар мөнгө төгрөгөөрөө ч юм уу эд материалаараа уралддаг тийм цаг өнгөрсөн. Ерөөсөө тэр хүн хэр эрүүл хооллож гин 7 хоногт хэдэн удаа фитнест явж гин биеийн хэр булчинлаг гоё байна. Хүн харахад царай цус нь хэр эрүүл байна гэдгээр л одоо тухайн хүний боловсролыг шинждэг ийм нэгэн болчиход байгаа учраас бүгдээрээ яалтчгүй 7 хоногт нэг 4-6 цагийг өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулж хөдөлгөөн хийж сурахын төлөө тэр цаг гаргахын төлөө тэмцээрэй гэж хэлмээр байна. Систем нь хувь хүний өөртөө хандуулах анхаарал халамжаас шууд хамааралтай гэдгийг та манай нэвтрүүлгээс ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Манай нэвтрүүлгийг та 7 хоног бүрийн лавг пүрэв гарагт 19 цаг 15 минутаас хүлээн авч үзээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай.